Сайн байцгаана уу? Монгол бичгийн хичээлийн багш оролцоод. Бид өнөөдрийн хичээлээр олон тооны дагаврыг хэрхэн бичих талаар үзнэ. Олон тооны ууд үүд дагаврыг монгол бичигт нугууд, нүгүүд гэж бичих бөгөөд ихшгээр төгссөн үгэнд дагуулна. Нугууд нөхцөлийг сүүлийн болон ихшгээр төгссөн эр үгэнд дагуулж бичнэ. Ууд үүд дагаврыг сүүлийнээс бусад гээгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулна. Жишээлбэл гэрүүд, үзгүүд, нуурууд, замууд, голууд, сэдвүүд гэсэн үг байна. Нар гэсэн дагаврыг зөвхөн төрөл садан, ажил мэргэжил заасан цөөн үгэнд дагуулна. Олон тооны дээд дагаврыг ихшгээр төгссөн үгэнд шууд залгаж бичнэ. Жишээлбэл дээдэс, ихэс, ахас, залуус, морд. Харин дээс дагаврыг гээгүүлэгчээр төгссөн үгэнд залгахад эцсийн үсгийг хасаж залгана. Ноён, ноёд, охин, охид, нөхөр, нөхөд, нохой, ноход, хилчин, хилчид. Олон тооны чууд, чүүд, чуул, чүүл дагаврыг үгэнд залгаж бичнэ. Жишээлбэл монголчууд, залуучууд, эмэгтэйчүүд, бөхчүүд, бүсгүйчүүд гэсэн үгэнд дагавар залгасан байна. Харин энэ эр гэсэн гээгүүлэгчээр төгссөн үгэнд залгахад эцсийн гээгүүлэгч хасагдана. Баян, баячууд, хөгшин, хөгшчүүд. Баян, баячуул, хөгшин, хөгшчүүл. Одоо бүгдээрээ дасгал ажиллая. Олон тооны ууд үүд дагаврыг ямар үгэнд дагуулах вэ? Залгах уу? Ууд үүд дагаврыг сүүлийнээс бусад гээгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулна. Нугууд нүгүүд дагаврыг сүүлийн болон ихшгээр төгссөн үгэнд дагуулж бичнэ. Харин нар хэмээх дагаврыг хүний айд хамаарах нэр үгэнд дагуулна. Олон тооны дээс дагаврыг богино ихшгээр төгссөн үгэнд шууд залгаж бичнэ. Харин хос их шиг энэ эр гээгүүлэгчээр төгссөн үгэнд залгахад эцсийн үсгийг хасаж залгана. Чууд, чүүд, чуул, чүүл гэсэн дагаврыг богино ихшгээр төгссөн үгэнд шууд залгаж бичнэ. Гээгүүлэгчээр төгссөн үгэнд залгахад эцсийн үсгийг хасаж залгана. Жишээлбэл хос их шиг энэ эр гэсэн гээгүүлэгчээр төгссөн үгэнд залгахдаа энэ эр гээгүүлэгч хасагдана. Хэрхэн яаж бичих вэ? Ууд үүд дагаврыг уг үгэнд дагуулна. Нугууд нүгүүд дагаврыг мөн дагуулж бичнэ. Нар дагаврыг дагуулна. Дээс, чууд, чүүд, чуул, чүүл дагаврыг залгаж бичнэ. Эдийн баян нэг үе, эрдмийн баян түмэн үе гэдэг ардын сайхан үгээр өнөөдрийн хичээлээ өндөрлөе. Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.